удаа Монгол улсын ерөнхийлөгч хөрс бүхий эсрэг хүчтэй мэдээлэл хийсэн. Улсын хурлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт хийж байгаа нь үндсэн хууль зөрчсөн хэрэг Монгол улсын ерөнхийлөгчөөс огцрох болцлоо хангалаа гэж хэлснийхэн төлөө энэ хүнийг өнөөдөр шоронд хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол би захиалгатай гэж бодож байгаа. Арчилсан намын жирийн гишүүдээс хөдөө орон нутгаас яг одоо уцтаад хүмүүс байр сууриа илэрхийлье гэж байгаа. Тэгэхээр арчилсан нам Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тэр хуулийн дээр эсрэг санал өгсөн гишүүдийг өнөөдөр бүгдийг ангуурчлана гэж байгаа байхгүй юу. Дээрээс нь Монгол улсын ерөнхийлөгчийг шүүмжилсэн хүн болго ингээд шоронгын хаалга татаад байх юм уу? Тэр хүний захиалсан болгоныг бид нар хийх ёстой юу? Төрийн эрх барих дээд байгууллага болсон улсын хурал руугаа халтсан хуулийн төсөл санаачилсан анхны ерөнхийлөгч энэ хүний энэ одоо дарангуйлагч болох гэсэн энэ хүний бүгдийг атгах гэсэн энэ одоо санаархлыг тийм амархан арчилсан намынхаа өнөөдөр дуугүй байж байгаад гүйцэгдүүлэхгүй. Бид нар тэмцлийн бүх хэлбэрийг сонгох болно. Яагаад ерөнхийлөгчийг шүүмжилсэн болгож шоронд орох ёстой? Өнөөдөр би энэ мэдээлэл хийснийхаа дараа манай гэр бүл юм уу эсвэл намайг ямар нэгэн хэрэг үүсгэж шоронд хийх гэж оролдох баг. Энэ бол одоо баг бүр ойлгомжтой болчихлоо. Эсрэг дуурсан хэвлэл мэдээллийнхнийг шоронд ачдаг болсон. Та нар өөрсдөө мэдж байгаа шүү дээ. Өнөөдрийг хүртэл энэ зүйл дээр дугуй байсан. Би ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн эсрэг конопт арсан. Би байр сууриа илэрхийлэх боломж олно гэж бодож байсан. Гэхдээ харамсалтай нь баасан гариг болохоор л арчилсан намын 50 хүрсэн хэн нэгэн албан тушаалтныг ерөнхийлөгчд хамгийн их боломжтой кандидатуудыг барьж авч шоронд хийх гэж оролддог. Сайн хүүгийн Ганбаатарыг болсон гэсэн. Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Алтмаагийн Баталгыг болсон гэсэн. Тэгэхээр өнөөдөр арчилсан нам энэ дээр зүгээр суухгүй. Бид нар бүх шатанда тэмцэх болно. Би энийг улсын хурлын гишүүн, арчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн, Монголын арчилсан холбооны дэд даргын хувьд энэ мэдээллийг хийж. За баярлалаа. Улсын хурлын гишүүдэд яг одоо ерөнхийлөгчөөс ийм дарамт шахалт ирсэн яг тийм бодиттой мэдээлэл жишээ байгаа бол байна. Ах トゥ хамаатан саднаар нь ямар нэгэн хэрэгт холбогдуулдаг, тэрүүгээр нь дарамтлагдаг. Дээрээс нь одоо тендер авсан компани хамаарлуудаар нь дарамтлагдаг. Тийм юм болсон байна. Хит хитэн гишүүн дээр ийм асуудал гарсан. Тэгэхээр энэ Монгол улсын ерөнхийлөгч өөрийгөө хаан болсон гэж бодож байгаа. Тэр төрийн ордонд болсон түүхчний цуглаан дээр та нар хэлсэн үгийг харсан баг. Ямар их занал хийлэлтэй. Тэр харц биеийн хилэмж ямар их өшөө авалт тэр хүнд байна. Монгол улсын ерөнхийлөгч нар сайн ч байсан, муу ч байсан. Бид нар хангалттай шүүмжилж байсан. Би өөрөө 28 жил сэтгүүлч байсан хүн. Хангалттай шүүмжилж байсан. Гэхдээ энэ хүн шиг ийм их занал хийлэлттэй улсын хурал руугаа дайрдаг, хуулинд нь өөрчлөлт хийх гэдэг. Тэгээ та нар харж байгаа шүү дээ. Ерөнхийлөгчийн тэр хажуу хавргаар нь байгаа хүмүүсийн аашцсан ямар их эвдэрчин, ямар педгэр байна. Парламентыг уландаа гიშгэж шүү дээ. Энэнийг цаашаа хэрхэвч хүлээн зөвшөөрч бид нар болохгүй. Энэ мэдээллийг хийсний дараа над дээр ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэж манай ах トゥ хамаатан саднаас ямар нэгэн юм олох гэж ажиллана гэдгийг би бүр баталгаатай хэлчих. Тэгэхээр ерөнхийлөгч улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн санаачлал ерөнхийлөгчд ер нь та ямар ашигтай гэж байна. Тийм учраас л одоо эсрэг дуурдаг болгоныг өөрийнхөө атганд оруулах гэж байна. Наад хүн чинь Монгол улсын ерөнхийлөгчд дахиад дэвших угаасаа хууль эрхцээ орчин байхгүй. Буцаж ирээд намынхаа дараа буцаж ирээд ерөнхий сайд болчихсон. Ингээл дуртай үедээ хуулиа өөрчлөөд явдаг. Ийм л болцсон байна. За баярлалаа.